Сайн байцгаана уу? Би Дархуул аймгийн цаахан сургуулийн 7 ангийн уншигч Од Эрдэнэт байна. Миний уншсан зохиолыг Цагаан соёот гэдэг. Зохиолч нь болохоор Жек Лондон. Энэхүү зохиол нь сонирхолтой. Цагаан соёот мэндэлснээсээ л хойш амьдралын хатуу ширүүнийг үзэж өссөн чон юм. Энэхүү чон нь амьдралын хатуу ширүүнийг үзэх замдаа 3 эзний гар дамжсан. Эхний эзэн нь болохоор Саарл Минж. Энэхүү Саарл Минж гэдэг хүн нь болохоор индиан хүн юм. Саарл Минж нь цагаан соёотыг өдөр болгон хооллдог байсан. Тэгээд цагаан хүмүүсийн тосгонд очихоор болов. Үүнд нь цагаан соёот цуг явахаар болов. Цагаан хүмүүсийн тосгонд очсны дараа Саарл Минж цагаан соёотыг сайхан Смит гэдэг хүнд зарав. Сайхан Смит нь маш хорон санаатай бөгөөд цагаан соёотыг зөвхөн тулдуулахад л ашигладаг. Тэгээд өдөрт нь хоолыг өгдөг. Тэгээд юм л бол тулалдаан хийдэг. Тэгээд чөлөө цагаараа гарч нарны салхич үзэхгүй. Өдөр цагаан соёот маш том нохойтой тулалдахаар болов. Цагаан соёот нь ямар ч нохоонд ялагдаж үзэж байгаагүй чон юм. Энэ тулаан дээр ягаад ч цагаан соёот ялагдах шигдэг. Яг амьсгал хураалтын даваан дээр Витэн Скотт хоёр цагаан соёотыг өдөр болгон хооллож эзэн шиг нь ханддаг байсан юм. Нэгэн өдөр Витэн Скотт нэгэн тосгон руу явахаар болов. Цагаан соёот үүнд нь бас л цуг явахаар болов. Тэгээд Мит үлдэхээр болов. Тэгээд цагаан соёот эзэнтэйгээ цуг явж ийхүү тосгонд очсон юм. Тосгонд эхлээд танихгүй хүн маш олон байсан боловч Витэн Скоттын цуслан дээр очив. Цуслан хүрэх замд нь цуг ээж болон гэр бүлийнх нь цуг явв. Тэнд очиод нэлээд хэдэн хоног өнгөрлөө. Цагаан соёот маш аз жаргалтай хэдэн хоног өнгөрүүлв. Гэтэл нэгэн шөнө балмад итгээд цагаан соёотын гэртэн дайрч орж ирэв. Цагаан соёот балмад итгээдээс эзэн болон гэр бүлийнхнийгаа хамгаалаж тэнцв. Ийхүү тулаанд цагаан соёот ялсан боловч тунх маш харамсалтай нь цагаан соёот маш хүн дээр бэртсэн байв. Бараг л үхлийн ирмэг дээр байсан юм. Үүнд Витэн Скотт нэгэн алтан гар тэмчийг дуудаж цагаан соёотыг яаралтай эмчлүүлв. Цагаан соёот амьлах магадлал 1,000-1 байсан боловч алтан гар тэмчийн тусламжтайгаар энэ бас Витэн Скотт болон түүний гэр бүлийнхний залбирлын ачаар цагаан соёот эдгэрч чадсан юм. Цагаан соёот үүнээс хойш маш аз жаргалтай амьдарсан юм. Анхаарал хандуулсанд баярлалаа.